Яг бидний яриад байгаа зүйл бол энэ нийслэл дээр ер нь ил тод байдал хэр байна уу? Иргэдийн оролцоо ямар байгаа юм? Шийдвэр гаргалт нь ер нь яаж гараад байгаа юм? Жохон нөөцөө энэ санхүүгийн нөөцийг хэр зөв зарцуулж гэнэ үү гэдэг л асуудал яриад байна л да. Тэгэхээр нэг гурван асуулт би ихлэ асууя. Асуухаасаа өмнө би та нарт нэг зүйл нэг түүх гэх юм уу та. Би Дорногов аймгийн иргэдийн хурлын дараагаар 8 жил ажилласан юм. Ажиллаж явах хугацаанд би иргэдийн оролцооны төв гэж байгууллагад иргэдээ байгуулад тэр нь олон улсын Швейцарын хөгжлийн агентлагаас тэр маш их дэмжлэг аваад одоо аймагуудад бас нэлээд айтайхан болоо явж явах шиг байна. Тэнд Дорногов аймгийн сайн шин цумын бүх сумдын иргэдийн гар утасны дугаарыг хуулийнхын хүрээнд аваад альва асуудал хэлцэх гэж байхдаа бид хүн амын орлоготой холбоотой дээрээс нэг үл хөдлөхөрөнгийн татврын интегралтай холбоотой олон асуудлуудыг нэг конопт дарахад бүх аймгийн иргэдэд очдог байсан байхгүй юу? Ийм асуудал хэлцэх гэж байна аймгийн иргэдийн хурал дээр та нар ирж саналаа өгнө үү гэд. Тэгэхээр та нарын яригадаад байгаа энэ зүйл бол айгүй тийм нэг бодлын одоо ийм их миний яриад байгаа зүйл чинь одоо бараг 14 5 жилийн өмнөх юм шүү дээ. Тэгэхэд одоо ийм сошиал хөгжсөн ийм үед бол айгүй өрөвдөлттэй юм ярьж байгаа байхгүй нийслэл бол хариуцлахгүй байна. 12 сарын 4-нд нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гарсан юм байна те. Би буруу ойлгоогүй бол та нар 5 дугаар сард нэг 147 иргэдтэй нэг уулз зохион байгуулсан юм байна. За тэр 11 сарын 29 дүүргээс 240 иргэн ингээ зохион байгуулсан. Нийтдээ ингээ 347 иргэн эн чинь нөгөө эрх ашиг нь хөндөгж байгаа талуудын хэдэн хувь байна. Шийдвэр гаргалч юу нь яаж явж гинэ. Төрөнд өөрөө үнэн бат гэсэн баха. Хууль эрх зүйн газрын дарга. Би өөрөөс чинь 3 зүйл асууя. Нэгдүгээрт нь тэр 12 сарын 4-нд гаргасан иргэдийн хурлын тогтоолын хууль зүйн яам тэзээ бүртгүүлсэн. Хоёрдугаарт нь сая миний асууж байгаа давхардж явах шиг тэр 240 болоо 147 энэ 347 хүн гэдэг чинь ер нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа одоо хэдэн хувь нь вэ? Одоо нийт иргэдийн энэ татвар төлөгчдийн зам ашиглагчдийн та нар энийг бодож үзсэн үү? За 3 дугаарт нь хэрвээ та нар түрүүнд манай хэн гишүүлч юм энэ шийдвэр гаргалт чинь их зөв байсан бол өнөөдөр энэ төсвийн байнгын ороос ажлын хэсэг гаргаад иргэдээс гомдол ирээд тэгээ ингээ 33 мянган гарын үсэг зураа өнөөдөр бид ингээ хэлцээ сууж байх уу? Энэ шийдвэр гаргалтын чинь байдал ер нь яг ямар байна вэ? Үнэн Батарга. За миний 3 асуулт энэ шүү. Дараа нь би зүгээр одоо гэсэн баха тэ өөрөө замын газрын тэр хөрөнгийн менежментийн зардал тэр хэрэглээ талаас мөн дээрэс нь хэн илүү тэр зарцуулж хэн илүү зам ашиглаж Нийслэлийн засаг даргын хамгийн газрын хууль тогтоомж гэрээ ирсэн газрын дарга Үнэнбат. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Хэдэн хувь бэ гэж асууж байна. Ер нь бол өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 1.7 сая иргэн байгаа. Яг бүртгэлтэй машин бол 800 гаруй мянган машин байгаа. Тэгэхээр бол 800 гаруй мянган хувиас нь тооцож үзэх юм бол 300 гаруй иргэн гэдэг бол мэдээж юм баг тоо. Тэгэхдээ нэг зүйлийг бол бид бүхэн бодох ёстой гэж бид нар ингэж бодож байгаа. Юу гэхээр өнөөдрийн хэмжээний акт гаргах хүрээнд нийт одоо 800 мянган эрх ашигт хөндөгдөж байгаа хүний 10%-аас нь саналаа аваад наадхаа батлагддаг юм байвал бид нар хамаагүй тэгээд явах ёстой. Тийм өнөөдрийн хэмжээнд бол тийм зүйл байхгүй. Нэгт хоёрдугаарт бол захимаар бид бүхэн тавиад дээрэс нь хилцүүлэг хийгээд иргэдэм одоо бүх хүмүүсийг одоо ирээд та нар саналаа хэлэх бол энэ боломж байхгүй. Энэ угаасаа иргэд энэ бүгдөө оролцох боломж байгаа. Таны саяны тэр шууд иргэдэд мессежээр хүргэдэг гэдгийг бол бид бүхэн цаашдаа бас ажил сайжруулах үүднээс аваа явахад бол их сайхан санаачлах гэж бодож байна. Хоёрдугаарт нь бол их хурлын хуулинд орсон бас нэг том бодлогын асуудал бол энэ иргэдийн санал авдгийн процесс байдаг 30 мянга 70 мянга 100 мянга гэдэг. Энэ хүрээндээ иргэд бол 33 мянган хүн иргэд татвар нэмсэн буруу юм а гэдэг санал гаргасан гэж ойлгосон. Тэгээ иргэд бол энэ талаар саналаа мэдээж одоо татвар нэмэхэд сайн бид дуртай зөв байна гэж ярих нь хэсэг нь байх хэдий ч мас бол энэ буруу л гэдэг дээр байх байх гэж ингэж ойлгож байгаа. Би түрүүнд хэлсэн анх 13 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан. Өнөөдөр 792 мянган төгрөг. Энэ хоорондын харьцаа одоо 4 дахин өөрчлөгдөж байгаа. Энэ 4 дахин өөрчлөгдсөн хүрээнд нь бид нар бол
яг эцсийн таазын тулгаагүй заримийнх нь дунджаар заримийнх нь 3-2-оор татвараа нэмсэн ийм л зүйл байгаа. Тэгээ 3 дугаарт нь хэлэхэд бол хууль зүйн дотоод хэргийн яамд хэм хэмжээний актыг хөргүүлдэг энэ захиргааны ерөнхий хуулиас нь тодорхой заасан зохицуултууд байдаг. Энэ хүрээндээ бид хүн бол 2024 оны 12 сарын 31-ний өдөр хөргүүлсэн бүх материалаа хөргүүлсэн хууль зүйн яам хянаж үзээд хэрвээ бид бүхэн хууль тогтоомж зөрчсөн юм уу аль нэгэн процессын алдаа гаргасан бол хууль зүйн яамнаас зөвлөмж ирдэг. Наа чин буруу байна. Энийг эргэж хараа. Бид нар бүртгэж авахгүй нэ. Бүртгэгээгүй учраас энэ бол хууль бус шүү гэдэг зөвлөмжийг тухайн хэмжээний акт гаргадаг байгууллагад ирүүлдэг. Бид бүхэн хөргүүлсэн хууль зүйн яам бүгдийг нь хянаж үзээд за боломжтой байна гэд улсын бүртгэлийн нэгдсэн танд бүртгэж авсан. Тэгэхээр одоо ийм л процесс болсон. Таны 3 асуултанд хариулахад бол ийм л. За нийслэлийн хууль эрх зүйн газрын даргаас нутгийн өрөө өдөр төсний байгууллагын гаргасан шийдвэрийг хэрвээ хууль бус юм уу ямарваа захиргааны акт зөрчсөн гэж үзвэл эсвэл өөрөө хүчингүй болгодог өөрөө хүчингүй болгодог эсвэл дээд чатны байгууллага хүчингүй болгодог байсан. Одоо тэр хуулийн залт хэвээрээ байгаа юу? Өнөөдөр төсвийн байнгын хорон дээр энэ асуудал яригдж байгаа нь түрүүнд яг байнгын хорон дээр улсын хурлууд гаргасан хуулиндаа хяналт тавих бүрэн эрхтэй гэж байгаа юм. Яг энэ асуудлаар бол одоо бид нар энд ингээ ярьж байгаа нь хууль эрх зүйн талаас зөв. Үндсэн хувьд бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хамгийн том эрхчлэл нэг суур зохицуулалт энэ татварын хувь хэмжээ тогтоох асуудал байдаг. Энэ хүрээндээ татвараар их хурлаас дээд таазын тавьж өгдөг энэ хүрээндээ татвар тогтоох эрх нь бол нэгдүгээрт байгаа. Хоёрдугаарт бол өнөөдөр их хурл бол аль ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах эрхтэй хэдий ч одоо юунаас байнгын орооноос гарах бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад энэ асуудлаа эргэж харах нь зүйтэй байх гэсэн зөвлөмжийн шин чанартай зүйл гарах болов гэж ингэж бодож байгаа. Яагаад тэгэхээр үндсэн хууль заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг аль нэгэн байгууллага хянаад ингээд эхлүүл энэ маань үндсөлийн зөрчлөө орж үүсгэж орхоос орж болцсон. Тэр нөгөө дээд чатны байгууллагын хүчингүй болгоно гэдэг зохицуулалтаа үйлчилж байгаа юу гэж асуух гэдэг шүү дээ. Аль энэ бол захиргааны ерөнхий хуулийн суур зарчим. Альва доод чатны байгууллагын гаргасан шийдвэрийг өөрөө юм уу эсвэл дээд чатны байгууллага нь хяндаг. Энэ бол ерөнхий хуулийн суур зарчим байна. Тэгээ хүчингүй болгоно гэдэг энэ нийцэж гэнэ үү гэдэг чинь 5. Гэхдээ одоо манай нэг аймгийн иргэдийн орол нэг газар руу нэгдий гэсэн шийдвэр гаргачвал одоо тэгээд хинч хүчингүй болохгүй юу? За Ганбаатар гишүүний асуултанд нэмээд тодруулбар өгөөцөг дараа нэгдүгээр болгож даваадлаа. Тэр 11-р сард явсан 242 иргэнтэйс хилцүүлгэн дээр бол яг энэ авто замын татвар нэмж байгаа дээр бол иргэдээс асуулт гомдол ирсэн байж байгаа Ганбаатар гишүүнээ. Тийм учраас бид нар нөгөө анх 4 дахин гэж анхны материал дээр санал орж байгаа. Тэгээд тэрийг 3 дахин болгож бууруулсан. Тэгэхээр иргэдийнхаа бид нар энэ санал гомдлыг бол тусгаж хүлээж авсан байж байгаа. За Ганбаатар гишүүн хэлж байгаа түрүүний тэр нөө иргэдтэй мессежээр мэдээлэл өгдөг бол маш зөв асуудал юм байна. Бид нар гол асуудлуудаа, чухал асуудлуудаа ямиг дандаа одоо нөө онцгой байдал шиг ч юм уу мессежээр иргэдэд заавал очдог ч юм уу тэр байдал руу явъя гэж бодож байна. Мэдээллийн хувьд болохоор Ганбаатар гишүүнээ Улаанбаатар цэгэм нь болон Улаанбаатар мэдээ гэдэг фэйсбүүкийн сошиал платформудаар бидэрт өдөрт дор хаяж 2-оос 7 удаа Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бүх төсөл арга хэмжээ үйл ажиллагааг бол маш идэвхтэй мэдээлж байгаа. Сая бас үндэсний телевиз. За бид түрүүнд бол яг ерөнхийдөө саналаа хэлсэн шүү дээ. 12 жилийн өмнө Дорногов аймагт хийжсэн тэр иргэдийн оролцооны хэлтс суюу иргэн бүрт гар утсаар нь мэдээлэл очив хүргэдэг тэр системийг ашиглаа. Би одоо тэр бусад гишүүдийн яриад байгаа шиг 2 хүнээс санал авсан гэхгүй та нарын хэлснээр чинь 240 дээр нэмэх нь 147 тэр хавар намрын чинь 387 болж байна л да. Ирэх ашиг нь хөндөгдөж байгаа тэр 800 гаруй автомашинтай хүний чинь 0.3% байна шүү дээ. Тэгэхээр яаж шийдвэр гаргалж ийм байх вэ? Тэгээ өнөөдөр 33 мянган хүн гарын үсэг зурагдаад ирж байна. Нэг зүйлийг бодоорой манай нийслэлийнхээ та нарын өнөөдөр зарцуулж байгаа төсөв 2013 онд энэ миний хажуу сууж байгаа Алтан уяг даргын удирдах ирсэн засгийн газрын Монгол улсын төсөв шүү. 12 жилийн өмнө Монгол улсын төсөв өнөөдрийн нийслэлийн төсөв байгаа шүү. Ийм их мөнгөөр та нар юу хийж гэнэ гэдгээ бодоорой. Нөгөө талдаа саяхан бид нар эрчим хүчний өмнө болохоо байлаа өртгөөсөө яасан гэдэг эрчим хүчнийхээ үнэ нэмсэн үр дүн ямар байна. Одоо та нар энэ зам харгуу болохоо байлаа дэмжиж байгаа. Тэр юу чинь гэхдээ энэ үний чинь аливаа юмний чинь 3-аас 5 дахин огцом нэмж байгааг чинь өрөөсөө дэмжихгүй байгаа шүү.
Юм нь жоохон бодиттой судалгаатай хандж ял да. Иргэдч тэр аж ахуй нэгжүүлэгч тэр үнэхээр туйлдж байгаа шүү дээ. Ер нь одоо энэ улс орон нийслэлч тэр энэ зээл авах татвар нэмэхээ зогсоохгүй бол иргэдчийн намар босон шүү. Өнөөдөр та нар ингээд энд өөдөөс хараад инээд алдаа сууцгааж магадгүй. Ямар хүнд болоод байгааг та нар ерөөсөө өдөр тутамд мэдчих хэвээр шүү дээ. Би бол 5 өдрийн хуралдаад 2 өдрийн хөдөөд дорногой өмнө дундгой тавих гэж байгаа байхгүй юу? Тийм учраас их сайн мэдээд байгаа юм. Тэгээ яг улсын хурлаас бол энэ Улаанбаатар хотын тээврийн жилд одоо тээврийн хэрэгсэл ногдуулж байгаа албан татврынхаа нэг дээд доод хязгаарыг бас эргэж харах болсон юм байна. Та нарт өгсөн хуулиар болгосон эрх мэдлээ эргэж харахгүй бол та нар тэр хуулийнхны интервалыг дээр хэмжээнд тутал ашиглаад байна шүү дээ. Эргэж ер нь нийслэл дээр хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль бусад ямар хуулиудыг эргэж харахгүй бол энэ хуулийн боломжийг та нар бол тутал ашигладаг улсууд байна. Ашиглахдаа дээд интервалт нь тутал ашиглаад байгаа чинь дургу хүрээд байгаа байхгүй юу? Ил тод байдал гэдэг чинь эцэст нь хэлье. Ил тод байдал гэдэг чинь иргэдийн чинь мэдэх хэрэг байхгүй юу? Нийслэлийнхээ. Та нар мэдэх хэрхийг хангасангүй. Юун нийт эрх ашиг хөндөгж байгаа хүмүүсийн 0.3% бэ? Иргэдийн оролцоо гэдэг чинь та нарын шийдвэр амьдралд хэр ойрхон бодтой болох вэ гэдэг асуудал байгаа юм. Тийм учраас үргэлж ил тод байдал, иргэдийн оролцоо гэдгийг нийслэлч тэр бусад аймаг дүүрэгч тэр хангаж ажиллах ёстой юм. Хэрвээ бид ардчсан нийгэмд амьдарч байгаа бол өнөөдөр тэр байдлын эрхийг хангаагүй учраас өнөөдөр улсын хурал дээр 33 мянган гарын үсгийг цуглаж ирчихэд төсвийн байнгын хорон дээр бид нар ийм яриа сууж байгаа харамсалтай байгаа байхгүй. Энэ бүгдийг бодож ажиллаарай гэж хэлье.